энэ хуулиар бас геологи газрын тосны салбарт үйлчлэгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн мэдээлэлтэй болох. Тэгээд санхүүгийн хувьд, үйл ажиллагааны хувьд ил тод байх. Тэгэхээр хариуцлагатай уулзалтаа хөгжүүлэх юм нөхцөл бүрдэх юм аа гэж хэлэх байна. Тэгээд санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан, байгаль орчны тайлан энэ бүхэн бол ил тод нэг газар мэдээлэл хоригддаг. Тэр мэдээллээс бас бодлогын шийдвэр гаргахад хариуцлагатай уулзалтаа өрсөлдөх чадвартай уулзалтаа хэрхэн хөгжиж байгааг олон нийтэд хүргэх. За энэ салбарт ажиллаж байгаа компаниуд аж ахуйн нэгжийн оруулагчид энэ салбарын өрсөлдөх чадварыг дэвшүүлэх Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн татвартай төслийг хангахад хамтарч ажиллах мэдээллийн суурь бааз бүрдэх юм аа гэж хэлэх байна. Хүн бүрийн анхаарлын төвд байдаг энэ салбарын мэрэгжилтнүүд дээд дунд шатны албан тушаалтнууд хүн зурталтай авилга авдаг зэрэг батлагдаагүй сул яриач гарах нь бий. Тэгвэл үүнийг таслан зогсооход ч хуулийн агуулга чиглэх учиртайг тодтогж байна. Замун эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл батлагдан гарснаар төр хувийн хэвшил иргэний оролцоо тэгш болно хэмээн үзэж байна. Иргэдийн хяналтыг өндөр байхаар зохицуултыг хийх юм байна. Тухайлбал энэ салбараас сардаа жилдээ хичнээн хэмжээний татвар хураамж улсын болоод орон нутгийн төвлөрдөг хэрхэн яаж зарцуулж байгаа зэрэг санхүүгийн үзүүлэлтүүдийг ил тод болгохоор зоржээ.